Бас хөгжлийн зорилгоомод хүрч байгаа. Тэгтээ бодож байна. Ер нь бол Монгол Улсын ардчилсан шинэ үндсэн хуулийг батлах үйл хэрэгтээ Өвөрхангай аймгийн ард иргэдэг төлөөлөн оролцсон депутатуудад аймгийн иргэдийн төлөвчдийн хуралдаа даргын тамийн газраас болон засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ. Одоогоос 34 жилийн тэртээ Монгол Улсын ардчилсан шинэ үндсэн хуулийг баталцахад Өвөрхангай аймгаас 23 хүн оролцож байжээ. За үндсэн хууль бол Монгол Улсын үндсэн хууль бол Монгол Улсын тусгай тогтнолын баталгаа Монгол Улсын хөгжлийн лүүжин юм аа. Энэ хөгжлийн лүүжинг бид нар дагаж явж гэмээр хүний эрх хэрэгчлөө ардчлалын үндсэн усыг бол хамгаалж өгчүүж чаднаа. Ийм учраас бол Монголын ард түмэн болгон үндсэн хуулиан дээдлэгч байх ёстой. За үүний тулд бол үндсэн хуулиа судалж, суталчилж, дагаж, мөрдөж, биелүүлж явах үүрэг бол хүн бүрийн өмнө тавигдсан маш чухал ийм үүрэг байх ёстой. Шинэ үндсэн хууль батлагдсанаа 34 жилийн баярын мэндийг хүргье. Тэгэхээр бид 430 депутат даалгаврын хоног хуралдаж энэ шинэ ардчилсан үндсэн хуулийг баталж байлаа. За энэний би Өвөрхангай аймгийн Батүлзийн сумаас 237 дугаар тойргоос 96.2% саналаар ардын хурлын депутатаар сонгогдож энэ үндсэн хуулийг батлахад оролцсон юм аа. Үндсэн хууль ардчлалын үндсэн хууль батлагдсан гэдэг нь агуулгатай болчиход байгаа юм. Миний хувьд Монгол улсын хүн бүрийн хувьд ийм л юм болсон. Үндсэн хууль бол хүний амьдрал учраас дагаж сахиж мөрдөхөөс өөр арга байхгүй. Энийг хүн бүгд бас ойлгож үндсэн хуулиа залбирч мөргөж сайхан яаж явбал хүндэж явбал тэгэл бидний зорилго хэнд сайнаар тусандаа л гэж бодчих. Энэ үндсэн хуулиндаа бол цаашид ер нь нэлээд сайн аслах байх гэж боддог. Гэхдээ ганц нэг зайлшгүй өөрчлөлт ормоор зүйл байж болзоогүй. Тэн дээр бол би зарим юмдаар нь санал нийлдэг. Жишээлх юм бол энэ хурлуудыг бол би хоёр танхимтай байх нь зүйтэй гэж боддог. Дээр үеиг шиг их өндөр. Тэгвэл одоогийн энэ бидний баталсан үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэх юм бол энэ 76 юм уу тэн дээр 126 нэмсэн энэ хэмжээнд бол би хангалтгүй гэж үздэг. Шинэ үндсэн хуулийг баталцаж явсан эрхмүүдээс 12 хүн инх тунх амьдарч нутаг орныхоо хөгжил дэвшил сайн сайхны төлөө дуу хоолойгоо хүргэсээр явна. Тэд үндсэн хууль болон улс орны зөв чигийг залж өгсөн луужин гэдгийг дуу нэгтээ хэлж байсан юм а.